Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. За, энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Та нар маань өөрсдийнхөө тавьсан зорилго зорилтондоо хүрэх гээд өдөр болгон хичээж байна уу? Саяхан би нэг асуулт орж ирээд надаас яаж англи хэлний үгийг сайн амархан чийжлэх вэ гэж асуулт асуусан охинтой би уцаараа ярилцаж зөвлөгөө өгсөн. Тэгээд тэр зөвлөгөөгөө та бүхэнд бас үзүүлж болцъя гэж бодож байна. Та нар шинээр ирсэн бол намайг тайван гэдэг. Би ээж, эхнэр чөлөө цагаараа YouTube бичлэг оруулаад байж байдаг. Яагаад би бичлэг хийдэг вэ гэхээр бид бүгд Монголд тайван амьдралыг бүтээх гэж байж байгаа. Тэгээд би хүсэж байгаа, амжилтанд хүрэхийг хүсэж байгаа тэр хүмүүсийг би амжилтанд хүрэхэд нь тусалж дэмжиж өөдрөө үзлийг өгье гэж боддөг юм аа. Тийм болохоор би бичлэгийг хийдэг. Нэг хүнч бай гэсэн энэ бичлэгийг үзээд за би чаднаа. Би энэ тавьсан зорилгодоо хүрч чаднаа гэсэн тийм урам зориг авч явах юм бол миний хүсэл биелж байгаа гэсэн үг юм аа. Ярьсан ярилцлага би та бүхэнд үзүүлье. Үгийг мэдсэн. Тэгээд өгөн тутаас үгээ санаа мэдгүй болохоор арай хатгүй болов. Гүү. Ерөнхийдөө за нэгдүгээр асуулт нь ингээд дүрмээ үзэж байгаа боловч өгүүлбэр зохиож чадахгүй. За чи өгүүлбэрээ зохиохдоо монголоор эхлээд зохиож байгаа мó? За тэгэхээр хамгийн нэгдүгээр тийм шүү дээ. Би чамайг нэгдүгээр өгүүлбэрээ монголоор зохио заяа. Тэгчээд тэрийг орчуулж явна гэсэн үг ш. Тэгэж нөгөө хөвшил болохгүй бол шууд англиар өгүүлбэр зохиох угаасаа боломж нөгөө чиний тархичаа тийм дадал хөвшил суугаагүй юм гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр чи өгүүлбэрээ монголоор биш тийм монголоор зохиочаад тэгээд тэрийг англи руу хөрвүүлээд явна гэсэн үг ш. За ийм утгатай үг юм байна тий. Тэгтээ хамгийн гол нь багаар тэгэж явж байгаа чи зохион бичлэгээ бас монголоор бичээд эхлээд ямар утгатай юу гэж бичихүү те. Тэгчээд тэрийгээ багаар нөгөө зохион бичлэгээ англиараа хөрвүүлж орчуулад тэгээд тэрэн дээрээ ажиллаад явна гэсэн үг байхгүй. Тэгэхгүй болохоор шууд англиар үг зохион гэхэр чи нөгөө чи жоохон хүүхд хэлд орохтой л адилхан гэсэн үг байхгүй. Нөгөө дүүнер чин хэлд орохтой яаж орж ирэх гэхээр эхлээд үг суулж байгаа. Тэгээд тэр үгнүүдээ нэг нэгээр нь хэлж байгаа дараа нь өгүүлбэр зохиож байгаа шүү дээ. За. Тэгээд хоёрдугаар асуулт нь юу байлаа? Үгээ яаж хийх вэ? Хурдан мартахгүйгээр гэж үү? За, янзын л аргууд байна л та. Яг хамгийн бас нэг арга нь юу гэх юм нөгөө цаасан дээр нэг наалтдаг цааснууд байдаг шүү дээ. Наалтдаг цааснууд дээр бичиж байгаа тэрийг жишээлбэл цэцгийн ваар авах юм бол цэцгийн ваарын дээр цэцэг гэж тавьж болно. Ваар гэд хоёр үг наачиж болно тий. Тэгээ ширээн дээрээ table гэд тэрийгэ бичээд наачдаг ч юм уу. Тийм нэг арга байж болно. Тэгээд ерөнхийдөө бол чи бичсэн үгнүүдээ хараа нэг шинэ үг ингээд сурж байгаа штэ. Тэгээ өгүүлбэр зохио гэж штэ. Тэгэхээр тэрийг давтаж эргэж харах ёстой байхгүй юу? Тэгээд өгүүлбэр зохиолчоод зохион бичлэгэндээ тэр өгүүлбэрээ үгнүүдээ чадвал ашигла тий. Ашиглаж амжихгүй байлаа ч гэсэн номноос тэр бичиж байгаа дэвтрээ эргүүлж хараад байнга давтна. Тэгэхгүй бол нэг харсан үгийг хэрвээ ашиглахгүй бол мартчихна штэ. Би ч гэсэн тэгдэг байхгүй юу? Тэгэхээр та нар үг цээжлэх, англи хэл сурах, YouTube бичлэг тавих, эсвэл юу гэдгийг биеийн тамираар хичээллэх, спортоор хичээллэх тэр болгоныг өдөр болгон хийж байж тэрнийхээ үр дүнд хүрнэ гэсэн үг. Тэгхгүйгээр бэлдэржүүлэх уралгаар би ийм гой булчинтай болно гэж бодчихдог. Тэгчээд нэгэн өдөр дасгал хичээл миний үр дүн гарахгүй байна, энэ булчин байхгүй байж штэ гэдэг ч юм уу тийм байж болохгүй. Тэр би бэлдэржүүлэх уралгаар хичээлж байгаа хүмүүс өдөр болгон хичээллэж тэгээд дасгалаа хийн, зөв хооллно, өөр хажуугаар нь хийх ёстой ажлуудаа бүгднийг хичээл сургуульдаа явна, ажилдаа явна, бүгднийг хийж зохицуулж байгаа гэсэн үг.
Тэгээд та нар өөрсдийнхөө өдөр тутмынхаа цагийг яаж одоо зарцуулж ин тэрийг эргэцүүлж бод. Хэрвээ үнэхээр амжилтанд хүрэх гэж бодож байгаа бол та нар эртнээс бэлд. Дунд сургууль байсан ч гэсэн товч намтраа бэлд. Тэтгэлэг авъя гэж бодож байгаа бол одооноос өнөөдрөөс тий одоо тэр тэтгэлэгт шаардлагадах зүйлс болох нийгмийн итгэх оролцоогоо идэвхжүүл найз хамт олонтойгоо одоо цэвэрлэгээ хийдэг байна уу? Одоо ангаараа нийтийн цэвэрлэгээ хийсэн тэрийг болтол одоо та нар тэтгэлгийн одоо авахны шаардлагынхаа одоо юу гэдэг нийтийн ажилд оролцсон байх ёстой гэдэг хэсгийг тэрийг нь бичиж болох юм. Эсвэл тэрнээс илүү даваад өшөө илүү би юу хийж болох вэ? Тэрийг та нар өөрсдөө бас бодож авах хэрэгтэй. Хэрвээ та нар товч намтраа бичиж одоо мэдэхгүй болвол миний энэ доор одоо тайлбар хэсгээс бэлдсэн товч намтар бичих загварыг татаж аваарай. Цахим шуудангаа оруулаад авах боломжтой гэсэн үг. Би өөрийнхөө товч намтраас бүр жишээ оруулаад ингээд тавьсан байгаа. Тэгээд хамгийн гол нь та нар үг цээжлэгч байсан. Эсвэл их сургуульд орохгүй шалгалтандаа бэлтэж байгаа болвол эсвэл тийм YouTube сувагтай болохгүй бичлэг хийж байгаа болвол эсвэл та нар одоо мундаг одоо биеийн тамирын гоё биетэй болъё гэдээ биеийн тамираар ингээд хичээлж байгаа болвол энэ бүгд тэр тавьсан зорилго зорилтондоо хүрэхийн тулд та нар тэднийг дунд хэмжээний одоо зорилт өдөр тутмын гэсэн тэр байдлуудаар хувааж өдөр болгон биш юмаа гэхэд 7 хоногт хамгийн багадаа 4 гэдэг ч юм уу өөрийнхөө боломж болцоогоор цаг хугацаагаа тэрэндээ зориулж бэлдэж тавих хэрэгтэй юм шүү гэж би та нартай хэлье. Тэгээд та нар өөрсдийнхөө сэтгэлдлийг доор бичээрэй. Яг амжилт гэж юу юм бэ те? Та нар ямар зорилтонд хүрэх гээд одоо явж байгаа юм. Би бас мэдмээр байна. Тэгээд энэ сэтгэлдлийг хараарай. Миний дараагийн бичлэгт та нар орохыг хүсэж байвал сэтгэлээр доор бичээд өөрийнхөө ямар одоо хүсэл мөрөөдөлтэй ямар амжилтанд хүрэхийг хүсэж байгаа тэр болгоныгоо бичиж болно шүү. Миний хувьд бол нэг хүнд чамаа одоо ч гэсэн одоо амжилтанд хүрэх урам зоримыг нь өгөхийг одоо миний аз жаргал гэж би бол энэ хүн басны хэрэг бүтэж байна гэж үзэж байгаа учраас энэ бичлгүүдийг хийж явж байгаа. Тэгээд сэтгэл нэг бүгрийг би бол уншдаг. Та нар хэрвээ ямар нэгэн асуулт авах юм бол те сэтгэлээр доор бичээрэй. Магадгүй би тэр асуултаар чинь бичлэг хийж болох юм. За, ингээд 50 амьдралыг Монголдо дараа уулзлаа баяртай. Та бүхэн миний сувгийг subscribe улаан тавчийг дараад захиалаарай. Тэгээд захиалсныхаа дараа хонхын тавчийг бас асааж дараагийн бичлэг ороход нь мэдэгдэл аваарай. Баярлалаа.